би тагтаа задлахын судалгааны гэдэг энэхүү бүтээлийг хийхээс өмнө энгийн нэгэн тагтаа зүгээр л энгийн нэг жижигхэн будаа иддэг зүгээр л жижигхэн шоу гэж боддог байсан. Гэвч Америкт очоод энэ тагтааны биеийг судалснаар илүү их антом бүтэц ялангуяа энэ зурган дээр шиг антом бүтэц яаж нисэх, амьсгалын хийн уут эдгээр шиг эргэтнүүд, ходоод, агаарын уут эдрийг нь судалж мэдж авснаар тагтааны мэдлэгтэй болсон. Араас нь тагтаа нь одоо анх бодит байдал дээр яг ийм байсан. Гэвч одоо тэрнээс өмнөх буюу одоо түүний өвгдөөс нь 70 сая жилийн өмнөх бамбираптор буюу одоо сүүлчийн ийм цэрдийн гал үед амьдарч байсан тийм Менераптор теработ төрлийн динозавруудын нэгэн болох бамбираптор байсан. Тэгээ бамбираптор нь зүгээр ч нэг динозавр биш маш ухаантай динозавруудын нэгэн төрөлд нь ордог байсан. Тэгээ одоогийн байдлаар яг тэр динозаврын олдсон энэ болох ийм одоо аргийн ясн буюу одоо анатомийн бүтц хөлбөр энэ бол түүний толгой болон арц гэдэг хэсэг олцсон. Харьцуулсан буюу одоо энэ тагтааны 3D-гээр хийсэн зураг. Энэ тагтаа бамбирапторыг харах юм бол толгойн жижигхэн, хүзүүн жижигхэн, арцэг яс хөл хумсны хуруу гарын ч гэсэн маш төстэй байдаг. Олдвор нь гэх юм бол 1965 болон 1995 онд олдсон олдвор юм аа. Одоогийн байдлаар Флорида мужийн байгалийн түүхэн музейд хадгалж байгаа энэ. Тэгээ музейн үзмэр нөх юм бол маш жижигхэн буюу хүнтэй харьцуулах юм бол 1.8 м буюу ингээд дундаж хүнийхтэй харьцуулах юм бол энэ өвдөг хэсэг нь л ийм жижигхэн төрлийн динозавр байсан. Энэ хөлтэй харьцуулсан хөл болон сарвуутай харьцуулсан зураг нь гэх юм бол энэ бол одоогийн сарвуу ийм. Энэ бол энгийн тагтааны сарвуу болон нөгөө бамбираптор шиг төстэй динозавруудын сарвуу байгаа. Ялангуяа бүтцэн ижлэхэн хэрнээ хэмжээ болон одоо тэр хэр зузаан л маш их өөр хэлбэрт өөр байдаг. Би Америкт очоод энэ тагтааны биеийг задлан судалсан. Энэ бол миний зураг болон Америк найзуудтай хамт хийсэн. Тэгээ тагтааг задлахтаа арай тусгай буюу ариутгсан судалгаанд зориулагдсан маш тусгай төрлийн бэлтгэсэн тагтаа байсан. Эхлээд задлахтаа энэ хэсэг нь маш хатуу бүтц баг онгойлоход хэцүү байдаг учраас эхлээд энэ тал хэсгийг нь зүсж агаад дараа нь энэ тал хэсгийг нь шууд онгойлгосон. Онгойлоход 90 цаг хэмнэж 90 задлах нь маш хялбар болсон. Тэгээ дотор биеийн бүтцэн гэх юм бол ходоод нь маш чухал гэсэн. Ходоод нь яагаад чухал байдаг шалтгаан нь өөрөөр ходоод нь маш өөр бүтцдэг, үүтэтдэг. Одоо ийм хөхтөн амьтдын хувьд л ийм маш хүчлэг ийм бодит ходоод нь дотор агуулгадаг бол тагтаа болон жижиг шувуунууд, нисдэг шувуунууд л маш арай өөр байдаг. Ийм дотор ийм жижигхэн ийм нэнийхэн будаа, эрдэнэ шиш, чулуу эдрийг нь дотроос амаараа залгиж аваад энэ ходоод руу орлоо. За ходоод руу орлоо гэхэд ходоод нь дотн бүтэнсэн нэг юм жижигхэн ийм одоо бутлах зориултын ийм жижигхэн бодисууд байсан. Тэр бодисууд нь шахагдаж ингэж шахагдж агаад дараа нь жижигхэн баг тоос шиг болчингуудаа биеинд нь хэсэг нь одоо боловсруулагдаад тэгж шингэдэг. Энэ бол зүрхэн буюу гарын дээр тавьсан зүрх байгаа. Энэ зүрх нь маш ийм одоо чансан өндөгтэй хэмжээтэйсэн. Энэ миний гараага энд. Болон агаарын уут маш чухал байдаг. Ялангуяа жижигхэн нисдэг шувуу болон нисдэггүй ч нисдэг бүх шувуунд байдаг. Тэр нисдэг бүх шувуун дотор болгонд ялангуяа тэр динозавр бол том динозавр бол ингээд тагтаатай харьцуулсан хэлбэр хүн амьсгалын уут байдаггүй шалтгаан нисч чадахгүй учраас амьсгалын уут байдаггүй. Амьсгалын уут байснаар энэ амьсгалын уут нь буюу одоо энэ хэсгээр нь амьсгалын уут байдаг учраас агаард нисэхэд маш хялбар болдог. Агаард болон энэ хэсгийг нь одоо амьсгалын уутыг эхлээд агаар нь дотор дүүргэж агаад дараа нь ингээд амьсгалаа бариад тэгэд нисдэг. Тийм учраас ерөнхийдөө нисэхэд ер нь амархан болох болоо одоо агаартай дээр байгаа хүүтэн хөндийн хэсэгт туулаад нисэхэд маш хялбар болдог. Өдөж тижүүлэх юм бол эрдэнэ шиш жижигхэн чулуу болон юм самар эдэр жижигхэн юм хатуу төрлийн юм идэх дуртай байдаг.
Тэрийг одоо шингээдэг. Мөн тагтааны тархин зүгээр ч нэг тархин бүтцэн юм бол бид нар болон хөхтөн цэцтэй тархин ийм бижгэр ийм сонин хэлбэртэй дүрстэйг. А тагтааных юм бол одоо харьцан uuсан үйлбэр юм бол энэ тархин энэ хэсэг нь өөр ингээд ясантаа тулцсан байдаг. Тийм үү göв гөлгөр байдаг болно. Одоо харьцуул одоо хэмжээний хувьд гэх юм бол чансан өндгөний доторх буюу шартай тийм хэмжээтэй байдаг. Тийм хэмжээтэй учраас ерөнхийдөө тэгээ зүгээр ч нэг энэ жижигхэн биш одоо тархиараа маш сайн ашигладаг. Ялангуяа хэрэг тагтаа заяа ийм удаан ингээ ямар ч аюулгүй амьдрах юм бол 25-аас 30 жил амьдрах чадах тийм чадaltaй юм уу? Тагтааны тархин өөрөө юм маш чухал. Ялангуяа тагтааны хамгийн чухал хэсгүүдийн нэгэн болж хувирдаг. Мөн тагтааны тархин өөрөө зүгээр ч нэг энгийн тархи биш. Тогтоолт сайн, юм цээжлэхтэй сайн. Ерөнхийдөө тогтоолт маш ихсэ. Мөн юм цээжилж, юм шинэ юм мэдж авах нь маш сайн байдаг. Тэгээ тагтаа нь өөрөө хамгийн ухаантай жижигхэн шувууд дундаас хэрээний дараа харах тийм ухаантай шувууд гэдэг. Мөн тагтаа нь өөрөө ийм ертөнцийг харахтаа 360-аар хардаг. Тэр 360-аар нь харснаар ингээд за арт талаас дайсан ирж байна, урт талаас камер харж байна, хойд талаас сүүл байна. Энэ тал хэсэгт нь ийм будаан идэр зэргээр нь хардаг. Тагтаа чинь зүгээр ч нэг энгийн шууш динзаарын хойч үг гэдгийг 1964 он буюу батлагдсан. Тэр эрдэмтний судалгаагаар тэгээд мөн энэ тагтаа нь өөрөө зүгээр ч нэг тагтаа биш. 200 гаруй төрлийн тагтаадаг. Хамгийн түгээмэл буюу Колумба. Колумбиан буюу одоо бидний хэлдгээр гадаа эдэрт гудамжинд байдаг тагтаа буюу маш түгээмэл болон хамгийн алдартай төрлүүдийн нэг тагтаа. Тэгээ тагтааны тархин нь өөрөө маш сайн. Нэг ийм 3 тест авсан байдаг тагтаа болон хүнээс. Шинэ үсэг сурж авахч мэдэх мөн араас нь одоо хүн хор тавдрын солон энгийн хэсийг харьцуулсандаа хувилбар тэг зарайны төрс толин тест буюу одоо өөрийнхөө царай ихэр цэжсэн ямархаа юм бэ тест авсан. Эдгээр 3 дундаас 3 нь зөв авсан. Ялангуяа эхнийх дээр буюу одоо үсэг тогтоолт дээр маш зөв авсан. Хэдий тагтаа ярьж чадахгүй гэж бодлоо тархи ашиглан байж ерөнхийдөө ямар ч аргаар ингээд хариуг нь хэлж чаддаг. Үйл хөдлөлөөр нь хариуг нь хэлж чаддаг. Бусдаар бид нар шиг ингээ ярьж идэрч чадахгүй учраас хариуг нь нэг амар хэлдэггүй. Бусдаар тархичээ өөрөө маш чухал байдаг. Тэгээд ийм жижиг байдаг. Нөгөө өөрийгөө ихлэ танилцуулаагүй байна. Чи аль сургуулийн хэдгээр ангийн хин гэдэг хүн блэ? Цэлмэг дижитал сургуулийнхаа 7-гийн А ангийн одхүүгийн хасаач.